underwriter байгаа. За эднэртэйгээр тусын гэрээгээ хийгээ явчихна. Давхраас одоо энэ хөрөнгө итгэмжлэн удирдагч аудит үйлчлэгийн үзүүлэгчид нь хорооны тэр журмаар тогтоосон шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй, бас тусгай шаардлагуудтай. Банк бус нь 1 тэрбум төгрөгийн одоо хувь нөлөөлсөн хөрөнгөтэй авах хэрэгтэй. Тэгээ доотлол нь тэгээ 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм тусгай шаардлагууд байгаа. Эдгээр дээрээ бас энэ тус бүрийн оролцогчд нь ямар шаардлага хангах уу, эдгээр оролцогчоо яаж сонгох уу, яаж гэрээгээ хийх үү гэдэг юм уу. Энэ дүрм журмаа бас ТЦК өөрөө журамлаад явдаг юм байгаа. Тэгээд үйлчлэгийн үзүүлэгч нь зөвшөөрлөхгүй одоо банк бүсийн зөвшөөрөл хүчингүй болчвол яах юм те, солих шаардлага гарна. Тэр тохиолдолд яах вэ гэх мэт энэ дүрм журмаа бас гаргаад явдаг юм байгаа. Тэгээд ТЦК нь хороо бирж рүү бас тайлангаа явуулдаг. Давхраас ТЦК-гийн хөвбөц нь хөрөнгөөр баталгаа зүүн цаас нь бирж дээр арилжаалагдана. Бирж дээрээс хөрөнгө оруулагчид хөвбөцийг худалдаж авна. ТЦК нь тэр цуглуулсан одоо BBSB-с орж ирсэн мөнгнүүдээсээ унцаасны төлбөрөө одоо хүүгийн болон эргэн төлөлтийн төлбөрүүдэд ТЦК руу шилжүүлээд ТЦК-аас хөрөнгө оруулагч бас төлбөрийг шилжүүлэх юм процесстэй явж байгаа. Давхраас тэр нөгөө нэг барьцаа хөрөнгө бүртгүүлэх юм уу, зээлийн барьцаа нүүлгэх байх юм бол тэр тусгай тэмдэглэл хийх гэх мэт энэ үйл ажиллагааг яг нь ТЦК-гийн нэрээр явах ч гэсэн цаана BBSB бүх чигүүргийн гүйцэтгэхэд ийм бүртгэл энтрийг хийлгээд явдаг. Ийм цогц ер нь үйл ажиллагаа байгаа. За энэтэй холбоотой хинэн яаж оролцох уу? Энэ мэргэжлийн оролцогчдын зөвшөөрлөн хүчингүй болчвол, татан буугдчихвал яаж солих юм, ямар шаардлага сэдвээр солих юм гэх мэт ийм дүрм журмуудаа ТЦК бол өөрөө гаргаад явдаг байгаа. Тэгээд одоо энэ төлбөр цуглуулах үйлчлэгийн үзүүлэгч журам явдаггүй. За тэгээд саяны ингээд бүх тэрийн зохиц үйл ажиллагаагаа тусын юм ер нь бол дүрм журмаараа тодорхойлох шаардлагатай. Ихэвчлэн практикт бол одоо иймэрхүү үйл журмуудыг гаргаж байгаа. ТЦК-гийн дүрмээр тий BBSB-ийн ямар одоо үүсгэн байгуулагчид ямар эрх үүрэг эдлэхийн, туз нь яаж хяналттай их юм гэдэг юм уу тий. Тэр журмуудаа тогтооно. Тузын үйл ажиллагааны журмаараас тэр нөгөө 3 тузын гишүүд нь ямар асуудлаар яаж хуралдаж, яаж шийдвэр гаргах юм гэдэг юмнуудаа тогтооно. Хүндлэнгийн аудитор, үйлчлэгийн үзүүлэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагчийг бас хэрхэн сонгох юм те, заавал сонгон шалруулалт явуулах юм уу, яах юм гэдэг юмнуудаа бас тогтооно. Тэгээд үнцаасны төлбөр цуглуулах төлөвтэй бас те BBSB нь яг сар болгон төлбөрөө цуглуулах юм уу, сардаа 2-3 өдөр ч гэдэг юм уу, энэ бас ялгаатай гэж болно. Яг яаж төлбөр цуглуулж ТЦК руугаа шилжүүлэх юм, тэр нөхцлүүдэд журмлна. Хөрөнгө итгэмжлэн удирдагчаас яаж хөрөнгөний удирдлагыг хэрэгжүүлэх юм гэдэг журмаа гаргана. Унцаас эзэмшигчд бас ямар мэдээллүүдийг хөрвүүлэх юм гэдгийг бас журмалдаг. Тогтмол мэдээллүүд гэж байгаа. Одоо сар болгон улирал бүр, жирэл бүр хөрвүүлдэг мэдээллүүдээ хаана, хизээ, хэнд гаргах юм. Тэгээд тухай бүр бас мэдээлэх шаардлагатай мэдээллүүд гэж байдаг. Тэднэрээ бас яаж хөрвүүлэх үү гэд тэрийг бас журмална. За мөн одоо эрсдэл сонирхлын зөрчил үүсвэл бас яаж зохицуулах вэ гэдэг юмудаа бас тодорхойлж энд эдгээр журмуудыг ер нь аль баталдаг байгаа. Тэгээд яг хөө практикт ер нь үүсгээд идэг асуудал нь журам хоорондын уялдааг жоох алдагдуулах гэдэг. Юу гэдэг хөрөнгө итгэмжлэн удирдагч нь одоо санхүүгийн тайланд тайлаг боловсруулна гэдгээ тохиролцож болно, бас болохгүй байхгүй. Тэгтэл банк бус дээр давхар үүрэг нь болоод орсон байдаг ч юм уу. Яг хэн хийх нь ойлгомжгүй иймэрхүү юмнууд бас үүсгээд байдаг. Тэгэхээр журам хоорондын уялдаагаа харна. Тэгээд хуульд нийцсэн үгүй гэдгээ бас л дахиад урьдчилаад хуульчаараа хянуулахгүй бол баталсан хойноо тэн дээр нь хуульд нийцсэн гэдэг дүгнэлт гарах бас хүндрэлтэй болохоор урьдчилж хянуулах шаардлага байгаа. За гэрээний хувьд бол саяны бараг л тайлбарласнаар бараг ойлгочих болох бах. Үндсэн нэг 5-6 л гэрээ хийгддэг. Тэгээд тэдгээр гэрээ нь хуульд нийцэж гинүү гэдэг талаар дүгнэлт гаргана. Давхраас нөгөө үйлчлэгийн үзүүлэгч, хөрөнгө итгэмжлэн удирдагч, аудит энтер нь одоо хууль заасан нөгөө тусгай зөвшөөрлөлтөө юу гэдэг шалгалтыг бас хуулийн фирмээс хийдэг. Энэ дээр нэмээд бас underwriter
хуулийн фирм нөгөө зээлийн шинжилгээ гаргаж аудитын гэрээ мөрөө нэмэгдээд ордог юм байгаа. Тэгэхээр гэрээ байгуулагчдгээд нь бас яг шаардлага хангаж гэнэ үгүй юу гэдгийг аль аль талаасаа нэгтлээд сонгоод гэрээгээ бэлдээд хуулиараа хянуулаад тэгээд эцсийн дүгдээ батлаад дүгнэлтэнд оруулах шаардлагатай. За дараагийн асуудлууд дээр бол энэ дээр яг нэг түгээмэл үүсэт идэг нэг асуудал байхгүй. Мэдээж хөрөнгө итгэмжлээ удирдагч андеррайтер нь бол сонирхлын зөрчилгүй этгээдүүд байх хэрэгтэй. Банк бусын одоо групп компани хувьцаа эзэмшдэггүй, удирдлагын түвшинний ажил хийдэггүй ийм газрууд оролцох хэрэгтэй. Тэрийг нь бол мэдээж бид нар мэдээллийг харж байгаа шалгаад өгчдөг. Тэгээд үнцаасны танилцуулга дээрх бас дүгнэлтүүд дээр бол мэдээллүүд нь яг хоорондоо нийцэлтэй. Тэгээ хуулийн дүгнэлт дээр нэг өөр, танилцуулга дээр нэг өөр мэдээлэл байж болохгүй учраас ийм зөрүүтэй мэдээлэл алдаатай эсвэл худал мэдээлэл гэдэг юм уу ийм байх юм бол нөгөө зөвшөөрлөө авч чаддгүй учраас энэ нийцлээ бас анхаарч ер нь бол хараад хууль бас давхар хяналт хийгээд дүгнэлт гаргана. Мэдээж бас бүх асуудлыг хуулийн фирм мэдэхгүй учраас зөвхөн хууль зүйн асуудал дээр л одоо нөгөө дүрм журмаар тодорхойлсон юмнууд нь улсын бүртгэлийн мэдээллүүд нь гэх мэт ийм яг тодорхой мэдээллүүд төр дүгнэлт гаргадаг. Тэгээд нэмэлт судалгаа шинжилгээнд дээр бол ТЦК-гийн нөгөө тузын гишүүдэн тохиромжтой этгээд мөн үгүй юу? Нөгөө хууль журмаараа тогтоогоод байгаа боловсрол, ажлын туршлагын шаардлага тий гэх мэт энэ бүх шаардлагуудын холбогдох баримтуудыг авч агаад шалгаад өгнөдөг. Банк бусын үед бас өөр төлбөр байна уугүй юу? Татварын өндөр хэмжээний төлбөртэй бол магадгүй хорооноос юу гэдэг чинь зөвшөөрөл олохгүй гэж татгалзах хэрэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зөвлөлүүд одоо үнцаас гарахад сөрөг нөлөөлөл үзүүлэх зөвлөлүүд байна уугүй юу гэдгийг бас шалгах үүднээс өөр төлбөр, шүүхийн маргаан тэгээ өмнө нь бас үнцаас гаргаад хугацаандаа төлж ийсэн үгүй юу гэдэг гэх мэт энэ мэдээллүүдийг аваад шалгадаг. За тэгээд бүрдүүлэх баримт бичгийн тухайд бол ер нь нэлээд олон баримт бичиг гарна. Гэхдээ багцлаад харуулах юм бол ер нь иймэрхүү баримт бичгүүдийг бүрдүүлж өгдөг. Хороо биржээс баталсан журмын дагуу гарсан ийм маягтын дагуу өргөдөл гаргана. Энэ дээр нөгөө нэг бүх оролцогч талуудын тузын дарга ч юм уу гүйцэтгэх захирлууд нь яг гар хэсгээ зураад хамгаалах шаардлагатай. Энэ тэгээ үнцаас гарах шийдвэр тэмдэглэлүүд байх хэрэгтэй. Газрууд одоо ихэвчлэн нөгөө тузын шийдвэр гараа явдаг. Хөрөнгөөр баталгаад үнцаас гаргахын тулд тэгэнгүүт шийдвэр дээр бол хуулиараа тузын дарга нь гар хэсэг зурх хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт тэмдэглэлээ үлдээчдэг байхгүй юу? Тэгэнгүүт бид нар чинь ингээд тузын одоо дийлэх гишүүд зөвшөөрсөн байх ёстой хуулиараа тэгжээж шийдвэр нь хүчин төгөлдөр болно. Гэтэл тэрийг ингээд шалгах боломжгүй зүгээр тузын даргын гар хэсэгтээ шийдвэр ирүүлчихээр нэгт тэр саналын хэмжээнд бүх тузын зөвшөөрсөн юм уу гэдгийг мэддэхгүй болчихно. Болчих учраас ер нь тэмдэглэл энтрээс давхар үлдээд бүх тузын гишүүдээр ер нь гар хэсэг зуруулаад баталгаажуулаад авдаг. Цаасны танилцуулга өгнө, андеррайтерын тодорхойлох цагтл бас өгнө, хуулийн дүгнэлт зээлийн тайлан өгнө. Бас нөгөө санхүүгийн зээлийн тайлан гарч байгаа тэрийг өгнө. Мэдээж үйлчлэгээний хураамж төлсөн баримтуудыг хороонд гаргана. Тэгээд ББСБ ТЦК-гийн яг улсын бүртгэлийн мэдээллүүд, тусгай зөвшөөрлийн гэрчлэгнүүдээ өгдөг. Бас хувьцаа эзэмшигч эрх бүхий албан тушаалтнуудынхаа мэдээллийг энэ дээр бол бас нэлээд олон баримтууд өгдөг. Анкет тэгээд нөгөө Монголиас гардаг эрүүгийн хариуцлагын шүүхийн шийдвэрийн лавлгаа гэх мэт ийм олон баримт бүрдүүлж өгдөг. Энэ дээр бас нөгөө бүрдлэн бүрнүү дутуу юу олон нийс цуглуулах болохоор бас энэ дээр жоохон ажиллагаа орох гэдэг. Тэгээд бас ТЦК-гийн нөгөө нэг өмнө ярьсан гэрээнүүдээ бүгдийг гар хэсэг хамаг тэмдэгтэйгээр бүрэн гаргаж өгнө. Бас энэ түрээсийн гэрээ мэргэжлийн оролцогчдын гэрээ энтрийг нэмэлтээр өгдөг. Бас бүх журмуудаа баталж өгнө. Тэгээд бас энэ хөрөнгийн мэдээллийг ингээд ТЦК, ББСБ хөрөнгө итгэмжлээ удирдагч одоо нэг системээс харж ажиллана шүү дээ. Тэгэхээр тэр систем нь хаанах байхын ямар одоо систем ашиглаж энэ хөрөнгөний удирдлага мэдээллүүдээ хадгалж боловсруулж явахын гэдэг мэдээллийг бас хороонд өгдөг. За багцлах юм бол ер нь ийм мэдээллүүд байгаа. Гэхдээ цаана нэрвчлүүл маш олон зүйл байна. За ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор л ингээд оруулсан байгаа. За тэгээ энэ дээр ер нь юуг анхааруул ер нь зүгээр вэ? Нийтлэл гэхээр ер нь бэлтгэл ажил аягүй чухал.
төлөвлөлт чухал яг төрөний андраачрын танилцуулгаар ингээд бүх оролцогчдынхаа тий харилцаа уялдааг хангаад мэдээллийн нийгмийн байдлыг өгөөд одоо заримдаа хуульчтай одоо нэг өөр мэдээлэл өгөө тэр мэдээллийн солигчингууд буцаагаад өгдөггүй ч юм уу тий тэнгууд бид нэр дүрм журмын тэр хуучин мэдээллийн дагуу шалгачихж байгаа хгүй. Тэгэхээр бүх тэр мэдээллүүдээ нэгдсэн байдлаар бүх оролцогч талдаа өгөх хэрэгтэй. Тэгээд харилцаа уялдаатай төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Баримтчгуудаас баталгаасаа өмнө заавал хуульчтайгаа хянуулаад талуудаасаа санал аваад одоо зөв үгүй юу гэдэг юмудаа бас шалгуулад явах хэрэгтэй. Тэгээд баримтчгийн бүртэл бас бүрэн үнэн зөв алдаагүй байх ёстой. Нилийн тийм хороос нилийн өндөр шалгууртай хардаг учраас жижигч гэлтгүй зүйл дээр бас аягүй сайн анхаарал өгч хандуулж одоо бүх юмудаа бүрэн үнэн зөв тэгж гаргаж өгөх шаардлагатай байдаг. Тэгээд эдгээрийг ер нь анхаарчвал бусдын тэгээд яг мэргэжлийн оролцогчдод туслаад дэмжиж явцдаг болохоор тэгээд ер нь болдог. Тэгээд ер нь нарийн мэдээллийг бол нөгөө нэг холбогдох хууль, үн цасны зах зээлийн тухай хууль, хөрөнгөөр баталгаажсан үн цасны тухай хууль, тэгээд хорооны журам, тэгээд аль бирж дээр гарахаас шалтгаалаад биржүүд бас тустай журамтай байгаа. Тэр журмууд дээр юмнуудаа бас хараад ер нь аль дэлгэрэнгүүлээд хараад явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол миний ингээд бэлдсэн мэдээлэл дуусж байгаа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээ асуух юм байвал асууж байна.